бичлэгэн дээр за өмнөх бичлэгэн дээр штэрийнхэн ч гэж ихээр за Burger King-ийн $5 одоо юу гэх юм сетээс захиаж идэж үзсэн. За өнөөдөр болохоор яг адилхан McDonald's-ийн $5 сетийг аваад идэж үзээд ямар болох үзэж байгаа. Энэ болохоор Triple Porter гэдэг яг жижигтэр гэхдээ 3 махтай мах холгоныхоо доор уул мэслэгтэй авах хэрэгсэн 3 дахин жоохон гол хвчтэй наваа. Тэгээд явсан 3 махтай өвсцөйтэй сонгонтой кетчуп юм байна. Тэгээд энийг одоо орох үзье. Миний хувийн бодлоор бол энэ Burger King-ийнхийг бол гүцэхгүй байна. Махны хувьд амтан жоохон сул байна, сулбар байна. Яг махтай сулбар байна. Үүний хөвчлэн бараг чиз энэ амтдаг чинь сонгон бас айгүй баг байна. Энд дээр магадгүй хожопино юм уу? Эсвэл махан жоохон өөр амттай байсан бол соус нь ядаж өөрөөс нь гоё амттай юм миний хувьд. За тэгээд сайхан бодлоорой.